Та бүхэндээ энэ шинэ өглөөний мэндийг хүргэе. Тэгээ бүгдээрээ өнөөдрийн Бурхан эзнээс үгийг сонсохоос өмнө хамтдаа залбирцгаая. Хайртай Аав минь, та бидэнд дахин энэ шинэ өдрийг, шинэ боломжийг өгсөн таньда бид үнэхээр талархаж байна. Тэгээд таны амьд үгээс бид өнөөдөр хамтдаа суралцахыг хүсэж байна. Тэгээд таны амьд үг бидний амьдралын дэнслэгч шалгуур нь байх болтугай. Таны үгийн дагуу бид энэ өдөр амьдрахыг хүсэж байна. Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. За. Библиэлд Дуулал номын 27 дугаар бүлэг дээр 27-гийн 4-д нэг ийм ишлэл байна. Би танд уншиж өгье. Давид зовлон дунд асуудал дунд байхдаа Бурханаас нэг л зүйлийг гуйсан байгаа. Дуулал номын 27 дугаар бүлгийг би танд гаргаж өгье. За, Дуулал номын 27-гийн 4-дэр эзнээс миний гуйсан ирэх ганцхан зүйл гэвэл эзний гоо сайхныг харж сүмдэн бясалхан амьдралынхаа бүхий л өдрүүдэд эзний өргөөнд суух явдал билээ гэсэн. Учир нь зовлонгийн өдөр тэр намайг асартаа далдлах болно. Майхныхаа нуувчинд намайг нуух болно гэсэн байна. Амен. Тэгэхээр энэ хэсэг дээр Давид залбирал Бурхан эзэнд хандан залбирсан баг. Би эзнээс ганцхан зүйлийг гуйх болно. Миний Бурханаас гуйж байгаа ганцхан зүйл бол эзний өргөөнд оршин байх юм аа. Эзний гоо сайхныг харж сүмдэн бясалгаж амьдралынхаа бүхий л өдрүүдэд би зөвхөн тантай л хамт байна гэсэн энэ гайхалтай, энэ зүрх сэтгэлээс гарсан энэ залбирлыг Давид Бурхан эзэндээ хандан залбирсан баг. Тэгэхээр Бурхан та бидний амьдралыг бүр бялхам дүүрэн байгаасаа гэж хүсдэг баг. Бялхам дүүрэн хальсан, тэр баяр хөөрөөр дүүрэн, тэр хүчтэй, бусдад гэрэл болсон, бусдад давс болсон, бусдад сайн мэдээг тунхагласан, тэр ёроол болсон тэр амьдралаар амьдраасаа гэж хүсдэг баг. Гэхдээ яг үнэндээ цагаа тулахаар бид заримдаа чаддаггүй баг. Бусдад ёроол болохын оронд бид нар заримдаа өөрсдөө хэцүү болсон, өөрсдөө яах учраа олохгүй тийм үеүүдийг туулдаг баг. Гэхдээ Библиэлд дээр мөн хэлсэн баг. Хэрв цангасан хүн байвал над руу ирж уугтун. Надад итгэдэг хүний түүний дотроос амийн усны гол урсах болно гэж Библиэлд хэлсэн байдаг. Тэгэхээр танд Бурханаас хүсдэг зүйл байдгүй. Мэдээж бидэнд Бурханаас хүсдэг маш олон зүйл байдаг байгаа. Олон зүйл байдаг. Бид Бурханаас маш олон зүйлийг хүсдэг. Бурхан минь надад тийм юм хэрэгтэй байна, ийм юм хэрэгтэй байна гэдэг. Харин ганцхан Бурханаас өөрийг нь хүсэх нь бид Бурханаас надад ийм зүйл хэрэгтэй байна гэж хүсээс илүүгээр Бурхан минь надад та хэрэгтэй байна. Би зөвхөн таныг хүсэмжилж байна. Өглөө эрт босоод Бурхан минь та надад хэрэгтэй. Миний амьдралд олон асуудал тулгарч байгаа. Миний амьдралд олон сорилт бэрхшээл миний амьдралд гарч ирдэг. Гэхдээ би таныг өөрийг чинь би хүсэмжилж байна. Би Бурхан минь таны оршихуйд, би өөрөө таны оршихуйд баймаар байна. Таны өгж чадах, таны хийж чадах зүйлсүүдээс илүү би тантай өөртөө чинь би хамт байна гэсэн энэ залбирал маш чухал юм аа. Итгэлийн ахын дүүсээ. Бидний амьдралд асуудал гэвэл мэдээж гарч ирнэ. Асуудал бэрхшээл бидний амьдралд үргэлжил тулгарх болно. Нэг асуудал дуусч нөгөө асуудал шинээр гарч ирдэг. Дахин өөр асуудлыг бид даван туулдаг байна. Бид мөн бүх асуудлаа цэгцэлчээд, бүх зүйлээ гайгүй болгочоод, бүх ажил төрлөө амжуулчаад бид за жоохон итгэлийн амьдралдаа анхаарлаа хандуулъя. Эсвэл чуулгандаа анхаарлаа хандуулъя. Гэтэ би яг энэ урдаа байгаа том давааг л давчих юм бол би яг чуулгандаа явах гээд байна гэж заримдаа тэгдэг. Гэтэ Давидын энэ залбирлаас харах юм бол Давид яг энэ залбирлыг залбирлахдаа бүх юм амар жимэр сайхан байхдаа энэ залбирлыг Бурхны өмнө залбирааг. Давид хэцүү байсан. Давид зовж байсан, сэтгэл санаа нь хэцүү байсан. Дайсантай байсан. Яг тийм үедээ Давид Бурхны өмнө ирээд би Бурхан минь би зөвхөн таны оршихуйд баймаар байна гэж гуйсан баг. Тэгэхээр бүгдээрээ их эзнийгээ л эрен хайцгаая. Бидний амьдралд асуудал гарсан ч угаасаа асуудал дуусахгүй.
Гэтэ энэ бүх явцад их эзнийхээ л өмнө байхыг илүү их хүсэн тэмүүлцгээе. Мөнхийн Бурхан Аав минь, та бидэнд энэ шинэ боломжийг, шинэ өдрийг үргэлж өгдөг танд баярлалаа. Бидний амьдралд асуудал бэрхшээл гарах үед бид тань руу анхаарлаа хандуулдаг байхыг хүсэж байна. Баяр хөөртэй байсан ч бид тань руу анхаарлаа хандуулж тантай л хамт байхыг зүрх сэтгэлдээ хүсэн тэмүүлж хамгийн чухал үн цэнтэй зүйлээ болгохыг хүсэж байна. Есүсийн нэрээр залбирлаа. Амен.